За 90 оны төсвийн төсөл дээр Монголын үндэсний аудитын газраас санал дүгнэлтэд боловсруулан улсын их хурлын байнгын хороодог танилцуулсан байгаа. За аудитын дүгнэлтээс хамгийн онцлог анхаарал татсан хэсгүүдийг энд онцолж байна. За өнгөрсөн хугацаанд хандивлагч улс орнуудаас буюу донор байгууллагуудаас Монгол улс 2018 онд гэхэд 882 тэрбум төгрөгийн зээлийг авсан. За харин энэ тоо 2020 онд бол 1.9 буюу өмнөх 3 жилтэй харьцуулахад 20 онд авсан зээлийн хэмжээ 2 дахин нэмэгдсэн байна. За нийт зээлийн 44% нь бол зээл тусламжаар орж ирсэн. Гэхдээ энэ мөнгөний зарцуулалт төсвийн цорхоог нөхөхөд зориулагдж байгаа нь туйлын буруу гэж үзэж байгаамаа. Төсвийн төслийн талаарх аудитын дүгнэлт гаргахдаа төрийн аудитын стандартыг баримталж, төсвийн орлого нэмэгдүүлэх, төсвийн зарлагыг бууруулах, төсвийн санхүүжилтийн үр ашгийг дээшлүүлэхэд анхаарснаар улсын их хурлд төсвийн орлого нэмэгдүүлэх хоёр асуудлыг толилуулж, засгийн газарт төсвийн санхүүжилтийн үр ашгийг нэмэгдүүлэх 5 зөвлөмж өглөө. За сангийн ам гадаа зээлийг дотоодод дамжуулан зээлдэх гэрээг байгуулахдаа засгийн газрын 2016 оны холбогдох тогтоолоор баталсан гадаадын зээлийн хөрөнгийг дотоодод дамжуулан зээлдүүлэх журмыг мөрдөөгүй. Нийтдээ дамжуулан зээлсэн зээлийн 47% нь иргэн төлөгдөөгүй. Монгол улс хизээ нэгэн өдөр гадаадаас авсан энэ зээл тусламжийг төлөх ёстой. Харин дотоодын компаниуд авсан зээлээ төлөхгүй байгаа нь анхаарал татсан муу мэдээ болж байгаамаа. Төсвийн төлөвлөлтийг ил тод болгохыг аудитаас мөн зөвлөж байна. Ямар мөнгийг яаж өрөх талаар гишүүд жил бүр цэц булаалцдаг. За харин ямар ажлыг төлөвлөж үндэсний хэмжээнд урт хугацааны хөгжлийн хөтөлбөрт тусч бодлого чиглэгдэж байгаа нь тодорхойгүй байна. 76 тойрогт тарааж хувийн эрх ашигаа тусгасан татвар төлөгчдийн мөнгийг үр дүнгүй зарцуулдаг байдал энэ жил ч гэсэн засарсангүй. Эдийн засгийн мэдээ танд хүрэлээ.